За маргааш яштэй тэгээ маш ийм орой болцсон учраас газ электрон зөвлөгч молекулын талаар товчхон мэдээлэл өгчээ. За над фад болон над pH гэсэн 3 электрон зөвлөгч молекултай бид нэр эсийн амьсгал болон фотосинтезтэй танилцдаг. За тэгвэл над гэдэг маань никотин, амид, аданин, динуклеотид гэдэг үгийн товчлол. За ди гэдэг болохоос тэгэхээр 2 нуклеотидаас тогтноо. За 1 2. За ингээд 2 нуклеотидаас тогтдог учраас динуклеотид авах. За энд никотин амидын хэсэг болон рибоз сахар агуулсан байдаг. Аданиныг холбосон байдаг гэдэг нь бол одоо харагдаж байна те. За тэгээд над маань ангижраад над аашийг үүсгэн өөрөөр хэлэх юм бол нэгээс нөгөө рүү электроныг зөөвөрлөдөг гэсэн үг. За жишээлх юм бол эсийн амьсгалын эхний 3 шат гликолиз холбох урвал Крепсийн цикл гэсэн энэ 3 урвалаас үүссэн электрон болон протоныг дараагийн хэсэг болох электрон зөөвөрлөх гинжин хэлхээлүү аваачдаг гэсэн үг. Тэгээ үүний дүнд ATP үүсдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр электроныг зөөвөрлөгч маш чухал молекул гэж ойлгож болно. За энд над хэрхэн ангижирч над аашийг үүсгдэг вэ гэдгийг бол харуулж өгсөн байна, тийм ээ. За ааша хаана холбосон байна вэ гэдгийг ажиглаараа хүүхдүүдээ. Энэ хэсэгт ерөнхийдөө л аашиг холбосон байгаа нь харагдаж байна. За дараагийн молекул бол фад байгаа. Тэгэхээр үгийн товчлол бол флавин, аданин, динуклеотид байх нь шүү дээ. За 2 нуклеотидтэй тэгээд энэ улаанаар тодруулсан хэсэг рибофлавин байх нь байна. Ноон болохоор фосфатыг харуулсан байна. За шарн рибоз сахар. За энд болохоор зэрэг аданин харагдаж байгаа жишээтэй. За энэ нөхөр яадаг вэ гэхээр 2 электрон, 2 протоныг зөөвөрлөдөг онцлогтой молекул ахны. За тэгээд фадыг бид нар юун дээр хардаг вэ гэхээр эсийн амьсгал дээр Крепсийн цикл дээр үсээд тэгээд цаашаага электрон дамжих гинжин хэлхээлүү энэ чөлөөлсөн электрон протоноо зөөвөрлөхөө гэсэн үг ахна шүү дээ. За энд болохоор зэрэг яг бүтцэн нь харагдаж байна. Тэгээ ангижирсан хэлбэртэй ааша хаана холбосон байгаа нь бол ялгаа нь маш тод харагдаж байгаа хаа. За дараагийнх нь над pH гээд фотосинтез дээр гарч ирдэг байгаа. Тэгэхээр фотосинтезийн хувьд электрон зөөвөрлөгч молекулын хувьд энэ никотин, аданин, динуклеотид, фосфат гэдэг нөхөр орж ирдэг байна. За томьёог нь оруулжээ. За над пи нь болохоор зэрэг надтай төстэй. Гэхдээ үндсэн үрг нь энерги үүсэлтэнд бус харин био нийлэгжлийн үед ашиглагддаг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол амьсгалын процесс гэдэг нь глюкозыг задлаад түүнд байгаа энергийг чөлөөлж авч байгаа шүү дээ, тий. Гэтэл над пигийн хувьд болохоор зэрэг яах нь яг энергийг сахарт шингээж өгж байгаа ийм био нийлэгжлийн процесс, тий. Тэгэхээр яг нийлэгжлийн процесст электрон зөөвөрлөх үүрэгтэй молекул гэж ойлгож болно. За тэгээ сүүлийн хэсэг дээр байна. Над фад 2 катаболизмд оролцдог электрон зөөвөрлөгч молекул бол над пигийн хувьд анаболизмд оролцдог электрон зөөвөрлөгч молекул юм аа. За энд хэдэн электрон хэдэн протоныг зөөвөрлөдөг вэ те. Тэгээд тэр электрон протоны хэсэг нь болохоор зэрэг хаана очиж холбогдсон байдаг вэ гэдгийг бол томьёоны өгдөл дээр бол маш тод харуулсан байна. За маргаашийн яшт амжилт. Өнөөдрийн унтаж амраарай. Баяртай хүүхдүүдээ.